За Бадрал ингээд нисэх гэж байна. Манай хүү сайн учралсан Учрлын баяр 7 ингээд төсөлд захидал бичээд тэгээ шалгараад явах гэж байгаа үнэхээр их баяртай байна. Бид хоёр ч гэсэн бас ингээ амар сэтгэл догтлоод хүүгээ ингээд гаргаж өгөх гэж байна. Тэгээд ингээл бас гуруулаа ингээл аав дээр нисээд очичмаар бас санагдаж байна. Бог дууланд нэг хоёлаа гардаг байхгүй. Тэгээ явж байхдаа л чи нөнгөнгөө авч унтсан гişгэ дуграад ингээ явж байхдаа имэд гарч та. Ээжигийн тэнд бас яг л адилах юм болцсон байгаа бол манай ээж ингээ наттай хамт ингээ хөтөлцөд явж исэн бол гоё доо гэл тэгэл яриад тэгээд л оройн гэртээ ирээл байжсэн чи манай охин хэлэхгүй юу. Сайн учрал санд бид нар мэддэггүй байсан. Ийм байдгийм ээ хөрөлдөөр нэг бичүүлээд үзөөч гэд манай охин хэлэхгүй юу. Тэгээд дууланд явдгаа бичих гэсэн. Тэгээд нэг өөрөө нэг юмнууд бичээд явуулсан чинь тэгэл тэнцсэн байсан. 9 сартаа над дээр орхио явжсэн байхгүй юу? Бараг 16 жил надтай ингээд тэр хооронд яг ээж нааш ирнэ очин байдаг л байсан. Тэгээ сүүлийн 3 жил бол яг ээжтэйгээ уулзаагүй. Тэгээд өнөөдөр бол яг ингээд яг 3 жилийн дараа ээжтэйгээ одоо ингээд уулзах гад хоёулаа ингээд имэн ингээд өдөж өгөө зогсож байна. Төрөлхий зохион байгуулагч сайн учралсан. За анх удаа нөгөө манай хөргөн охин хоёр маань Солонгос улсад ажиллаж амжилж байгаа. Тэгээд харин охин маань орой болгон хүүхдүүдтэйгээ ярьдаг л да. Тэгээд харин ээж учрлын сан гэж байдаг юм байна. Тэр учрал сангаар дамжуулаад энэ одоо их эцгээс олон жил хол байгаа хүүхдүүдийг ингээд загтал өчүүлээд тэгээ авдгийн гинэ ээж та энэ тэр нэг загтал энэ хоёрыг бичээд үзгэж хэллээ гэдгсэн. Тэнгүүл өө нэрээ тэгэл да бичил да гэж бүрээсээ тэр дороо тэр орой сонсонгуудаа битсэн загтлуудаа яг тэр оройгоо шууд битсэн. Тусдаа өрөөндөө орж аваад битсэн. Тэгээд ямар ч байсан өнөөдөр хоёр охины маань ингээд ээж аваагаа гэсэн сэтгэл нь ингээд тэр захиан дээр туссан баг. Тэгээд өнөөдөр бас тэмцээд ингээд өнөөдөр хоёр охин маань ээж автагаа уулзахаар явах гэж байна. Энэ Учрлын баяр 7 ингээд 1 2 3 4 одоо ингээд 7 дахьт нь оролцож байна тий. Тэгээд ер нь ингээд 7 удаа чинээ олон хүнийг явуулсан л байгаах тий. Тоог нь мэдгүй байгаа болохоос одоо маш олон хүнийг уулзуулаад олон хүмүүсийг бас аав ээжтэй нь уулзуулаад танах энэ битгэрх сэтгэлийн ч гэсэн ингээд дэвтээх дурсан бүтээгээд ирэхэд нь ингээд бүхэл боломжоор ингээд хангаж өгсөн сайн учрал санг санаачлагч учрал сайдаа бас сайн учрал сангийн тэргүүн гэргийн сэлэнг бүгдэнд нь өндрөөс өндөр амжилт хүсэж байна. Үнэхээр их баяртай байна. Баярлалаа. Учрлын баяр зорилттой төсөл 7 дахь жилдээ. За сайн байна. За сайн байна. Оо. Хэддүгээр анги? энэ тав энэ За. За яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа үзэгчтэй бас нэгэн гоё нэвтрүүлэгтэй хамтдаа байгаараа гэж та бүхнээсээ хүсье. Учрлын баяр гэж энэ гоё төслийг эхлүүлээд одоо 7 дахь дугаараа эхлүүлж байна. Тэгээд хүмүүсийг уулзуулна, хүмүүст их сайхан энерги түгэнэ гэдэг өөрөө санаас сайхан зүйл. Тэгээд учралдаа бас энэ гоё төслийг санаас баяр хүргье. Энэ төслийн зорилго нь юу юм бэ? 7 жилийн өмнө бас бүгд найрамдах Солонгос улсад одоо ажиллаж амьдарч байгаа ээж аавуудтай нүр хүүхдүүдийг нь уулзуулдаг ийм одоо сансан сэтгэлийг нь дэвтэх нэг ийм сайхан одоо нэвтрүүлэг хий гэж анх санаачлаад эхлүүлж ирсэн. Тухайн үед жил бүр юм уламжил болгоод хийн гэж бол бас их бодсонгүй. Гэтэл ингээд 7 дахь жилдээ бас олон хүний одоо хүсэлтээр тэр сайн уу ээж ааваа гэдэг энэ сайхан одоо эссе бичлэгийн уралдаанд маш их эссе ирүүлдэг хүүхдүүд ээж аавууд их ханддаг болсон. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бол ерөөсөй зогсоож чадхаа болсон. Тэгээ энэ жилийн хувьд бол зогсоосоо нэгэнд өнгөрсөн. Нэгэнд өнгөрсөн. Өөрөө шийдэж чадхаа байсан. Насаараа одоо хийхээсээ сонголтгүй байна гээ. Тэгээ ингээ энэ жил бол 7 дахь жилдээ хийж байна. Тэгээд энэ жил бол маш олон хүүхдүүд эссе бичсэн. Ээж аавдаа сайхан сэтгэлийн үгээ дайсан. Хүүхэд болгоныг явуулах тийм боломж бол байдаггүй. Хэдийгээр нэг жил бүр нэг уламжил болгоод нэг 10 хүүхэд авчираад явууллаа гэд энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа
энэ монголчуудынхаа асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ энэ нэвтрүүлгийг үзэхэд нэг том өөрчлөлт бий болдог. Юу гэхээр Солонгос явсан хүүхдүүд ирэхээрээ сурлагын чанар сайжирж байна гэж багш нар хүртэл хэлдэг. Тэгээ ирснийхаа дараа бол бас нөгөө эмээ өвгөө их хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд эмээ өвгөө хайрлах, бусдыг ойлгох, за тэгээд хичээл сурлагатай хандах, хандлага, багш нараа хүндэтгэх гэдэг маш олон тийм хандлагын том өөрчлөлт бол бий болдог. Хүмүүсийг уулзуулна, учруулна гэдэг өөрөө сайхан тийм энергитэй зүйл учраас энэ гоё зүйлийг сэдсэнд баярлалаа учруулаа. Тэгээд сайхан байна. Баярлалаа. Тэгээд энэ бол жил болгоны яг ээж аав нь хүүхдүүдтэйгээ уулздаг мөч бол үнэхээр одоо сэтгэл догтлон байдаг. Тэгээд энэ бол одоо манай гэр бүлийн зүгээс энэ сайн уучрал гэж санг байгуулад бас олон жил ажиллаж байгаагийн хуваар өөрсдөө санаачлаад хийж байгаа л ийм л ажил. Тэгэхээр энэ бол миний одоо төрийн ажил хийж байгаас үл хамааран ямар ч байсан нэг жил бүр нэг ийм ажил хийх үүрэгтэй болсон байна гэдгээ одоо ухамсарлаж байгаа. Хүүхдүүдтэйгээ тэр сайхан мөч рүүгээ, тэр сайхан учрлын баярлууга бид нар хөдлөд байдаг амжилт. За сайн яваарай. За. За сайн яваарай. За сайн яваарай. За сайн яваарай. За сайн яваарай. За. За сайн яваарай. Манай ихтэй. За сайн яваарай. За сайн яваарай. Бидний нисэх цаг боллоо. Аз жаргалын гэрэл гээгээ цацруулсан алагхан үрс хэдэн цагийн дараа учран золгох сайхан мөчийг дотроо төсөөлөн догтлон байгаа нь гарцаагүй. Харин үдэж байгаа ээж, эмээ, ах дүүнэр нь баярын нулимстай хоцорлоо. Сайн яваад ирээрээ. Эмэнтэйгээ хоёр дүүтийг хүлээгээд байж цаа яа. Агарын хөлөг хөөрч бидний аялал эхэллээ. Унтаж амраагүй хүүхдүүд маань алжааж ядарсан шинжгүй нислэг үргэлжилсээр бид зорьсон газраа ирлээ. Лонсын Инчон хотын онгоцны буудлын дээр бид нар хурж ирээд байна. За мэдүүнээр сайн явж ирүү. Сайн явж ирүү. За мэдээж Инчоны онгоцны буудлын дээр буусан. Энд хэн хүлээж байгаа вэ хоёрыг? Ээж аав. Ээж аав нь хүлээж байгаа юу? За яаж ийн? Амир ярьж. За ээж аавтайгаа гоё уулзаад бүгдөө өнөөдөр энэ хэдэн өдрийг тэгээд учрлын баяр. Учрал гэдэг одоо ээж аавтайгаа уулзах байгаа яг энэ мөчид ээж аавыгаа маш гоё сэтгэлийг нь бүгдөө өргөөд ээж аавыгаа гоё тэрврээд ээж аавыгаа дахиад та эдээс гоё цэник авах тэр гоё боломжийг нь бүгдөө олгоё тийм ээ. За эссе бичлэгээ сайн бичээд тэгээд одоо багийнхан та нарыг олж хараад тэгээд энэ учрлын баяр гэдэг нэвтрүүл сонгогдоод явж байгаад нь баяр хүргэе. За. Ойртсон чинь жоох эвгүй байгаад байна уу? Хинтэйг уулзах чаа? Аавтай. Аавгаа хамгийн түрүүнд уулзаад яах вэ? Тэр Шууд тэрх үү. За. Ямар гоё юм бэ? За миний дүү хинтэйг уулзах чаа? ээжтэйгээ. Ээжтэйг уулзах хэр уулзсан? Би Солонгос 5 жил байж байгаа. Тэгээд Монголд ирээд 4 жил уулзаагүй. Чи Монгол руу төрүүлээ явцсан юм байна Тий. Тэгээд ээжтэйгээ 4 жил уулзаагүй байгаа юу? Уцаар ингээл ярьдаг л бахал да тий. Гэтэ уцаар ярих шууд ээжтэйгээ уулзах арай өөр мэдрэмж тий. Тий арай өөр биш. Одоо яарч гинөө? Ярьж доглож. Буугаад ээж рүү шууд гүөхүү. Гүн. За баяр хүргэе. За манай Отгон баяр. За Отгон баяр та бас баяр хүргэе. Тэгээд Солонгос улсад хэд удаа ирж байна? 2 удаа ирж байна. За энд хинтээ уулзах вэ? Хатагаа уулзна. Хатагаа уулзаагүй хэр удсан? Бодож байгаа. За догдолж гин үү? Тогтолж байна. За гоё уулзалт болно. Тэгээ бүгдөө эхлээд уулзаад гоё сэтгэл санаагаа өргөөд энэ Солонгос улсаар гоё хэдэн өдрийг гоё өнгөрөөцгөөе. За. Миний дүү хэмээлээ. Гэрэлцэг. Гэрэлцэг шиг ямар ажиллаар явж байгаа вэ? Уран уралтаар явж байгаа. Уран ураач хийдэг. Нөгөө гадаадд аяллаа одоо гоё
круз дээр бас улсынхаа нэрийг гаргаад гоё нуурдаг охин гэж чи юу те. За баяр үргээ бүгдөө нэг ийм гоё уулзалтыг гоё хийгээд гоё шилдэг үзүүлбэрийг бас манай үзэгчид үзэх нь шүү дээ те. За баярлалаа. Цуг аялцгаая. За миний дүүшээ. Би морин хуурын үзүүлбэр үзүүлэхээр явж байгаа. Өөрөөр тоглоно юу? Вау, ямар мундаг юм бэ? 7 жил тоглоо. 7 жил болж байна. Амжилт хүсье. Бүгд бас энэ ийм гоё одоо эссе бичлэгийн уралдаанаас шалгараад онцгороод ийм гоё боломжийг аваад уучрал хийх гэж байгаа. Энэ гоё аав ээжүүд бүгдөө гоё морин өөр тоглож өгөх бас тийм боломж авах юм байна те. За баярлалаа мэдөө. За сайн байна уу мэдөө. Тэгээ ээжтэйгээ уулзах хэр удсан? 3 жил хаа. Вау. 3 жил. Мэдээж сэтгэл ямар байна? Гоё. Догдолж гин үү? За тэгээ бүгдээ энэ гоё уучралыг одоо орж үзье. За тэгээд манай багийнхан бүгдөө ээж аав руугаа явцгаая. За бүгдөө нэг франк хийх үү? Тэхүү. Чи франк хийх үү? Үгүй юу? Чи. Ээжтэй бол франк хийхгүй. Ваа. Хайртай ээжтэй бол франк хийхгүй гэж ямар ухаантай энэ хоёр хийх үү? Хийхгүй. Хийхгүй юу? За энэ санаа бол явсангүй. Нэг найраатай бүсгүй орж ирээд франк буцаад явахаар боллоо. За франк та өөрөө хийгэрээ. За. Франк. Яна гайгүй байгаа. Гайгүй ах уу. Тэгээ төсгөл нь гоё юм чинь. Манай одоо Учралын баяр энэ нэвтрүүлгийн өнөөдөр ингээд учрал ингээд санаачилж байгаа гэсэн. Манай Учралын эхнэр сэлэнгээ тэгээ манай Royal Academy одоо үүсгэн байгууллага захирлаар нь ажиллаж байгаа одоо юм олон хүнд боловсрол олгож байгаа бас юм ундаг дүүтэйгээ хамт бид хоёр Учралын баяр нэвтрүүлгээ хийх гэж явж байгаа. Тэгээд 7 дахь дугаарынхаа үзэгчдэд бас мэдчилгээ төвшүүлээ тий. За тэгэхээр Учралын баяр төсөл маань сайн учрал сангаас санаачлан зохион байгуулагддаг. Тэгээ бид нар энэ удаагийн хүүхдүүд маань маш их тогтолтой. За ээж аав нь хүлээж байгаа нэг хөрхөн 2 хүүхдээ. Хоёр хүүхэд нь ирж байгаа нэг одоо гэр бүл бүтнээрээ уулзах байгаа нэг сайхан үйл явдлыг тохиох гэж байгаа. Тэгэхээр тэр хоёр дүүгээ найрж байгаад бас франктаар шийдлээ. Гэхдээ та тэрийг хийгэрээ. Өөрөө бодож олсон. Өөрөө хийгэрээ. Ер нь бол нөгөө 6 дугаар явж байхад одоо хамгийн харахад хэцүү мөртлөө бас сайхан хэсэг нь энэ онгоцны бодол төр байдаг. Окей, баярлалаа. Тэгээд цаашаа аяллагаа үргэлжлүүлцгээе. Ерөнхий зохион байгуулагч сайн учрал сан. Инчон нисх онгоцны буудалд үсээ сансан аав ээжүүд хэдийн нэржээ. Энэ бол удаан улзаагүй сэтгэлийн гүнээс урсан гарах баясал, хүсэж тэмүүлсэн халуун дулаан тэврэлт, санж хүлээсэн өдөр хоног хайр инэрлэр дүүрэн учрлыг догдлон хүлээх торгон мөч. За сайн байна уу? За хинээ ээж вэ? Хоёр эртнээ ээж үү? Хинээ ээж аав бэ? Азаа сайн зайг аав. За. Бадралын аав байна уу? За хинээ ээж вэ? Хүрэлтэйг ээж. Хүрэлтэй юу? За. Догдолж гин үү? Амар догдолж ид ээж хоёрын хүсэл ингээд бэлдэм байжээ гэж. Уулзах хөдөлж болж байгаа. Ер нь бол ирж очдог мөртлөө хүүтэйгээ ингэж цагийг удаа өнгөрөөж үзээгүй. Тэгээ энэ нэвтрүүлэг энэ боломжийг ашиглаад ингээд энэ цагийг өнгөрөөхдөө маш их баяртай байна. Окей. Учралын баяр арга хэмжээг Солонгос улсад энэ баярыг хамтдаа ингээд бүгдөө ингээд өнгөрөөж байгаад маш их баярлалаа гэж хэлээ. Та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Ингээд бүр яагаад та нарын хоолойны өнгөнөөс нэг амар юм байдаг. Сайн байна уу? Нэг Золзай гэдэг манай хоёр охин Заяа сайн заяага хоёр охин ирж байгаа. Тэгээд 4 хүүхэдтэй бид хоёр том маань ирж байгаа. Бүр сэтгэл догтлоод шөнө нойр хөрсөнгөө одоо ингээ гарч ирэх нь хүлээгээ зогсож байна. Хамт явцдаг те. Уулзах хэр удсан бэ? 8 жилийн өмнө энд төрөөд 17 онд болсон байхгүй. Тэгээд 8 жилийн дараа аяг гэж ирж байгаа. Ваа. Удахгүй одоо хүүхдүүд маань гарч бүгдээ уулзалтаа хийцгээе. Маш их баярлалаа.
За одоо манай хэд гасар хичээн ээж аавууд нь хүлээсэндээ би одоо бас нэг дэмийчин бодоод олчгүй зүгээр ч юм уу гэж тогтлоод байж байна. Үнэхээр бас нэрээ яг ингээд хүүхдүүдтэй ярилцаад ээж аавтай нь ярилцаад л бас илүү ихээр ойлгож байна. Нөгөө чи нэг хоног л те хөдөө ажиллаар нэг 7 хоног ажиллаар явхад л хүүхдээ амар санддаг шүү дээ. Тэгээд энэ чинь хамгийн доод нь жил те бараг уулзаагүй. Тэгээд 8 жил уулзаагүй. Энэ аав ээжүүдийг уулзуулах гэдэг одоо энэ чаны онгоцны буудлын дээр буучсан. Тэгээд Учрлын баяр нэвтрүүлгийн хамгийн чухал хэсэг явагдах гэж байна. За ямар хурдан гүйж ийн огцон хурд авч гоё юм уу? Ээжигээ гараад шууд тэрнэл гэдсэн. За уулзсан. За сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Миний хүүхд чинь нэг Солонгос төрөөд багаасаа Монгол явцсан. Тэгээд намайг Монголд жилдээ би нэг очдог. Тэгэхээр намайг хизээ авч явах юм бэ? Хизээ авч явах юм байл дандаа тэгдэг гэсэн. Тэр үед ингээл дандаа сэтгэл дотроо бүр амар уйлал нэг л өдөр хүүхдтэйгээ Солонгост уулзсан даа гэж боддог гэсэн. Хүсэл минь ингээ өнөөдөр биелэн гэж өстө бодсонгүй. Үнэхээр амар маш баяртай байна. Би нөө ээжтэйгээ уулзах чаддаг нөө баян Солонгос ахыг нөө баян дотроо бодоод үсдэг гэсэн. Тэгээд баян виз бас гардаг байсан. Тэгээд өнөөдөр нэг виз гараад тэгээд ээжтэй уулзчихлаа. Хоёр тэгээд дундуур нэг визэнд орж үзээд виз маань гараагүй нэг шантраад байжсэн. Үнэхээр өнөөдөр амар гоё бичүүлээ өнөөдөр. Тэгээд хүүч нь бас өөрөө бас тэр олон хүүхдүүд дундаас бас шалгарж байгаа тийм мундаг. Та хоёртоо энэ өдрүүдийг сайхан өнгөрүүлэх юмсээ бас манай хөтөлбөр бас гоё хөтөлбөр байна. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Учрлын баяр нэвтрүүлгийг нэвтрүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тэгээд яг одоо ээжтэй хандаж хэлэх үг байна уу? Хайртай шүү. Зөндөө хайртай шүү гэж хэлээ. За тэгээд баяр үргээд хоёрт бүгдөө гоё хөтөлбөр. Баярлалаа. За дотор ингээд бид нар ингээд ярилцчихсан мэдээж ээж аав руу ярьж байгаа бүгд догдолж байгаа. Тэгээ Учрлын баяр гэдэг одоо нөгөө хүрх мэдрэх тэгээ нөгөө үнэрлэх мэдрэмж чи өөрөө гайхамшигтай шүү дээ. Хүүтэйгээ уулзсан сте. Маш гоё байна. Тэгээд хүүгээ энд Солонгост уулзна гэж ерөөсө бодож байгаагүй. Тэндээс гарч ирэхээр үнэхээр их догдолж өөр сонир болж байлаа. Тэгээд хүүтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Гэхдээ би Солонгост ирсэн ойлгохгүй. Манай хүмүүс гэхдээ юу ааж байгаа? Яна. Цагаагүй л үдэ харж ий те. Эд чи ингээд нэг аваа бол тэгэхээр аюултай шүү. Аваатай хайртай шүү. Тэгчээд үнэхээр уучлаарай. Одоо ээж ах болоо бүр амар санаа зовчлоо. Сэнзя санаа ч зовж гин үү? Зовж. Хэр Амар. за Одоо гараад санаа зов. харин Цэвцэн хэрхэн тэнгэрийн дор цэцэгс дэвсэн энэ дэлхий цэжний гүндийг хайраараа амьдардаг заавал ирэх ёстой хайр дуулаа тэврэн чангас чанг тэврэн За манай хоёр уучлаарай энэ хараа. Бид нар бас энэ жоохон сонирхолтой болох гээд Франктэй гэсэн хайртай аав ээж Франк тахгүй гэдсэн. Тэгээд
Энэ хоёрын найрж байгаад үлдээ уучлаарай. За ямар ч үсэн уулзлаа. Аав сэтгэл ямар вэ? Амар сонирн байлаа. За яг тэ бас юм ингээд те шууд ингээд гарч ирснээс бас гоё хамтдаа ш. Тэгээд охтуудтайгаа уулзлаа. За миний дөө аавтай хандж. Аавж уулзлаа. Франксэнд уучлаарай гэдэг. Тэгээд энэ бол миний санаа биш байсан шиг. Сомах санаа. Тийм ээ. Охтуудтайгаа уулзах мэдрэмж ямар вэ? Нэг тийм үгээр илэрхийлэхэд одоо амар хэцүү юм. Би бүр сая яг ингээл хоёр охин гарч ирэхгүй хоёулаа буцаалах хэрлүү хариулъя. Төрөөд эмхтэн үчи шинэ үгтэй харах хамгийн гоё гэдэг шиг яг хоёр охиноосээ гарч иж байгаа харах амьдралын маань бас мөрдөгдөшгүй хамгийн гоё мөчөл. Учрлын баяр гэж яг өнөөдрийн удаараа энийг л хэлэх байх. Та хэдийн яг энэ уулзсан байгаа энэ мөчийг хэлэх байхаа. Тэгээд одоо бүгдөө цаашаа аялдаа гарцгаая. Шинэ 4 хоногийг сайхан өнгөрүүлцгээе. Одоо гайгүй үстэй. За Франксэнд уучлаарай. Ахаа даалгаврыг амжилттай хийсэн ахын гоё зарим авчих уу? За бүгдээ хөдөлцгөөе. Яа. Учрлын баяр додоо. Чамда авэжин сайхан бүхнийг ерөн чанга тэрий. Яасан хоёрын яруу ишидэмэ. Аммасан зүрдэмэ худаямен. Айронас айрухан хонгорхон урмэ. Аз жаргал мен чамага. Хингэртэй тимэрье. Авэж бурхан тэнгэртэй ирхэлье. Яасан хоёрын яруу ишидэмэ. Амнасан зүрдэмэ худаямен. Айронас айрухан хонгорхон урмэ. Учрлын баяр зөвхөд төсөл 7 дахь жилдээ. За сайхан амарцгаасан уу? За явцгаах уу? Явъя. За бидний учрлын баяр 7 дугаар нэвтрүүлгийн маань 2 дахь өдөр эхэлж байна. За өнөөдөр бид нэр учрлын баяр 7 дугаарын 2 дахь өдрийнхөө хөтөлбөрийг товчхон танилцуулъя. За бид нар Бусааны одоо Heaven Day гэдэг далаа руу одоо метрогоор 2 буудал яваад буун. Далаа дээр буугаад усан парк байгаа. Усан паркад бүгдөө бас маш гоё хөгжилтэй тоглоно. За тэгээд Бусааны хамгийн өндөр 100 давхар руу гарна. За тэнд бас олон улсын road show болж байгаа. Тэр шоун дээр манай багаас мэдлэгээ дэвшүүлнэ. Аав ээжүүд нь авьяасаа үзүүлнэ. Олон улсын хүмүүсийн өмнө. За энэ бол наргаад road show дээр манай багаас бас гоё surprise бэлдсэн байгаа. Тэгээ бүгдээ хамтдаа явж гоё аялцгаая заа. Гоё аялцгаая. Бай. За, окей, явцгаая. Одоо метрон суулгана ахан даана. Тэгээ манай багийн өрөө Яа. Долоо. Цай. Бидний аялал жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Busan XD Sky барилгаас эхэллээ. Тологийнхан байна уу? За бид нар одоо Бусааны 100 давхар руу дэшигээ явж байна. 100 давхрын лифтэнд дүүнэртэйгээ хамтдаа.
Хамгийн өндөр нь хэдэн давхарт гарч үзсэн бэ манай хоёр дүү? Дүүнэр 16. Одоо 100 руу явж штэ. Хоёр өдөр айгүй олон хонцсон юм шиг санагдаж байна уу та нарт? Үгүй юу. Хурдан өнгөрөх байгаадаа санагдав. Тийм. Яг тэгээд юм. Вау. За ирлээ. 7-8 цэнгүү байгаа гэдэг юм жоо. Хүүхдүүд маань аав ээжийнхээ хамтаар барилгын 100 давхраас Хэвэндэ далайг цэлмэг хөх тэнгэрийг үзэсгэлэнтэй бусан хотыг харж 100 давхрын шилэн шалан дээгүүр алхаж аяллаа нандин дурсамж бүрээ зураг болгон буулгаж явна. Уулзч учрах хүмүүс учрах ёстой газараа яг тэр цагтаа уулздаг гэж. Тэгээд бид нар ингэж уулзуулсан энэ хүүхдүүдээрээ бахархаж багчуудаа баяр хүргье аа. За тэгвэл ингээд энэ төслийн зорилго те яагаад ингэж эхэлсэн юм? Бусааны хотын захиргаатай хамтран ажилладаг гэдгээр энэ төсөл маш их онцлогтой. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар эцэг хэн хууль бус байдлаар амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүдийг уулзуулахад их бэрх байгаа. Одоо тэгээ уулзуулдаг бол илүү гоё болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ өөрөө хуулиас болохоор хийх ямар ч боломжгүй байгаамаа. Энийг маань бас сангийн маань үл ажиллагааг нь ойлгоод дэмжиж өгөөрэй гэж хэлмээр байна. Энэ удаагийн дугаарын онцлог бол бид нар яг Булсан хотод зохион байгуулагдаж байгаа саммиттай бас давхцаа зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр бид нар Монголоос сурчлангаа ээж аавтайгаа уулзаад ээж аав нь ч бас сансан сэтгэлээ бас жаахан ч гэсэн дэвтээгээд энд ажиллаа орхиод бас жаахан амраад те амс хийгээд бас явах байхаа гэж бас найдаж байгаа. Тэгээд маш их баярлаа гэдэг алхад очиж те. Дэмжин ажилласан бүгд найрамдах Солонгос улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгээний төв. Өнөөдөр та нарын хамт байгааг харах хамгийн сайхан байна. Тэгэд би яг одоо ээж аавынхаа сэтгэлээс сонсон гэж би бодож байна. За манай хүрэлтээгийн ээж хэн блэ? Уянга. За уянгаагийнхаа сэтгэлээс сонсон. Хүүтэйгээ уулзаад мэдээж нэгдүгürt гоё байгаа тийм. Хүүтэйгээ уулзаад бол сэтгэл маш өндөр байна. Одоо ээж хүү хоёрын хүслийг биелүүлсэн ийм гоё төсөл байгуулж өгсөн. Ийм гоё төсөл ажлын ард гарч байгаа ийм хамт олонд маш их баярлалаа. Учрал гишүүндээ хүртэл ийм гоё ажил санаачилсанд бас баярлалаа. Хүрэлтээ ээжтэй зориулаад гоё шүлэг бэлдэж ирсэн байна. Тэр үзүүлбэрийг яг энэ 100 давхар дээрээс та бүхэндээ толилуулъя. Баярлалаа ээжээ гэдэг шүлэг өгсөн. Цаан уншаарай минь. Намрын буурал хяруу эсгэж, нартыг зөөлөх гэж та ирээ юу? Ивэл ханхалсан өвөр дээр чин эрхлэх гэж би мэдлээ юу? Чихүүн хорвон зовлон ханхалж, жаргал дэлгэх гэж та ирээ юу? Зүү дэлгэрсэн өвөр дээр чин зөөрмөлгөл гэж хүн мэдлээ юу? Баярлалаа ээжээ гэж хүн таньда цэнхэр их тэнгэрийг хадаг болгон байрыг. Баярлалаа ээжээ гэж өрн таньда цэлмэг алтан нарыг дээр нь тавьж байрыг ээжээ. Баярлалаа. Баярлалаа ээжээ. Өнөөдөр таны хүүхдүүд чинь тэр эссээс юугаа их гоё бичсэн байна. Тэгээд хоёрын ч гэсэн өнөөдөр хоёртойгоо уулзуулаад дахиад нэг жил ажиллах хүч өгж байгаа хөлтгийг бол маш сайн ойлгож байгаа. Тэгээд тэр нөгөө сэтгэлийнхаа үгийг хэлээд та. Ямар ч гэсэн манай хоёр хүүхдийг өнөөдөр энэ тавчирж өгөөд аав ээжтэй уулзуулж байгаад маш их баяртай байна. Манай хоёр хүүхдүүд өөрсдөө ирсэн. Тэгээс миний хувьд ямар ч оролцоо байхгүй. Миний энд ажиллаж байгаа л миний зүйл болохоос захаа бичээд тэндээ шалгууруулаад авнаа гэсэн. Тэгээ манай хоёр хүүхд захаа бичээд сайн заяа одоо манай дунд охин захааг нь уншичаа би манай охин бол тэнцэх юм байна. Азаагийн захааг уншичаад миний охин хэлээгүй л дээ. Хоёр ээжтэй. За баста бөмбөг тарилаа шүү. Ээжтэй л ярьж байгаа байхгүй. Ээжтэй л ярьж байгаа шүү дээ. Хоёуланд нь хэлэхгүй шүү дээ. Дустаа уншаагаас. За яг би мэдгүй. Сайн зайг бол би бол хэрэг унших юм бол тэнцүүлэх юм байна гэд. Өхнийхөө цагаан уншаад би бүр аим сонир болж байгаа юм шиг. Энэ хуваагдсан байгаа даагүй юу? Тэгээ ямар ч байсан өөрсдөө захиагаа бичээд өөрсдөө тэр олон зуун хүүхдээс өөрсдөө шалгаад ирж байгаа болохоос энд чинь ямар ч хэн нэгний оролцоо байхгүй. Яг
Цаанаас ёндоо. Ёндоо шүү. Тий, ёндоо л баггүй тий. Уулзах ёстой л баггүй тий. Хувь тавилаа. Тэгээд одоо дээрээс нь би хуваараа одоо ингээ 2 хүүхдийн виза өгөх юм бол ер нь гарах магадлал маш бага байхгүй юу? Тий. Үнэхээр энд авчиж өгнө гэдэг хамгийн том баяр байлаа. Хамгийн том бэлэг байлаа. Жилийн баяр төслийг мэдээд тэгээд нэг айлаас нэг хүүхэд гэж би ойлгоод тэгсэн ярина нөгөө амар шунал байсан надаа. Уулзах амар юм шунал хүсэл надад амар байсан. Хоёр охинтойгоо тэгээд зүгээр л аав ээжтэй юу хэлмээр байгаа тий. Тэр үгээ бичээд ингээд ээжтэй явуулаарай гэд би өөрөө мэйлэр явуулсан байхгүй. Хоёр томоос анх удаа яг тэр захидлын уншаад би амар сэтгэл маань догтлоод хүүхдүүдээсээ яг ингээд сонсч үзээгүй үгээ би тэр захидал дээрээс харсан. Тэгээд бүр ингээд гүйлаад тэгээ магадгүй манай хүүхдүүд яг тэнцэхгүй байж болох байсан ч бас тий. Тэнцэхгүй байсан ч би тэр захидлыг уншсандаа надад ямар ч тийм харамсалтай төрөөгүй. Үнэхээр гоё байсан. Тэгээд хоёулангийнх нь захидлыг явуулаад хоёулаа тэнцсэн гэсэн мэдээг сонсоод зүгээр тэр мэдрэмж зүгээр ингээд төсөөлшгүй маш гоё байсан надаа. Тэгээд үнэхээр уулзах шунал хүсэл тэр нандин сэтгэлийн маань бурхан хард үзсэн болов гэж би бодсон. Тэгээд удахгүй гэр бүлээрээ халуун ам бүлээрээ чирээгээ тойроод суух байх. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа Учрал сангийн хамт баг хамт олон бас Учрал гишүүндээ маш их баярлалаа. Сайн сайхан бүхэн сайн сайхан зүйлийг л дагуулдаг. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхан мөнгө өгсөн ёо. Баярлалаа. Тэгээд үнэхээр гоё юм. Яг одоо найруулагчаар нэвтрүүлгээ зогсоогоод өнөөдөр энэ хүмүүсийг зүгээр яг ингээд амраа идэхүү одоо бус марк руу явуулаад байна. Аялагч хүүхдүүд маань усан парк руу орохоос өмнө хэсэгхэн хугацаанд Хэвэндэ далайн эргийн зөөлөн нийс наман зөөлөн давлгаанд хөөцөлдөн гүйлдэж сэтгэл баясан тоглоод авлаа. Ингээд хүн бүрийн хүсэн хүлээсэн усан паркад ирцгэлээ. Усан бассейн, спа, саун, хүүхдэд зориулсан усан тоглоомын талбайгаас бүрдэх тус амралтын цогцлбор үнэхээр дуу алдан гайхалтай, зугаатай, хэн хүний сонирхлыг татсан яалтчгүй усны орон байлаа. Хамтран ажиллагч байгууллага Бусайн хотын захиргаа. Тоглож наадаж амарч байсан бидний аялал үргэлжилсээр бидний очих дараагийн газар Road Show. Бусайн хотод болж байгаа дэлхийн хотуудын аялал жуулчлалын салбарын анхдугаар дээд хэмжээний уулзалтын нийлтийн ажиллагаанд оролцохоор аяллаа багийн гишүүд маань бэлтгэлээ базааж байна. Бусайн хотод ирсэн байдаг консултогоо бас уулзаад энэ манай Учралын 7 нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд бас мэдлэгээ дэвшүүлж бас ажиллан байгаа уулзуулж байгаа. За баярлалаа. Тэгээд нийт цэвэрлэгчээр биднийг үзэж байгаа нийт монголчуудаа бас сайхан амарч гин үү те. Энэ өдрийн мэд хүргье. Тэгээд ер нь энэ Солонгос улсад байгаа монголчуудын хамгийн том хүнд асуудал бол гэр бүл өөрөө тустай амьдрах хол байх бол хамгийн том хүндрэлтэй асуудал байдаг. Тэгээ энийгээ дагсан асуудлууд ч гэсэн өдөр эрт тусам одоо нэмэгдэж идэг. Тэгээ одоо консулын хувьд бол одоо яг энэ халуун цэг рүү ордог. Тэгээ энэ асуудал нь ордог хүний хувьд бол одоо энэ Учралын баяр бол одоо нүдөө олсон хамгийн сайхан баяр байдаг. Яг үнийг хэлэхэд одоо санаагаар болдог бол бүх хүүхдүүдийн навчраа уулзалт хамсал гэж боддتي. За тэгээ бас том арга хэмжээ болсон байна те. Global City Tourism Summit анхных нь юм те. Тийм энэ одоо глобал хотуудын аялал жуулчлалын салбарын анх дугаар дэд хэмжээний уулзалт гэж болж байгаа. Тэгээ энэ бол арга хэмжээ бол одоо бусад хотод нийт 21 улс оролцсон арга хэмжээ болж байна. Road Show-нд манай Учралын баярын хүүхдүүд маань ирж авьяаслаг хүүхдүүд маань өөрийнхөө уран бүтээлийг бас сонирхолж сайн жишээлбэл нугарж гин, Монгол бүжиг бүжиглж гин. За нээлтэн дээр нь бас дуулж өгч байгаа тийм. Тэгээ энэ бас ингээд өөрөө монголчуудын хувьд бас нэг тийм
өө хүүхдүүд нь ямар авэстэй юм бэ? Ямар мундаг юм бэ гэдгийг бас таниулж өгсөнийг сайхан арга хэмжээ болж байгаа. Тэгээд Учрлын баярт оролцож байгаа авэслэг хүүхдүүдтэй нэг зохион байгуулсан хүмүүст нас чин сэтгэлээсээ бас баярлж байгаа илэрхийлье. Энэ бол бас Монгол улсаа сурталчилж байгаа бас нэг том ажил байхгүй юу? Окей, баярлалаа. Тэгээд Жаданбаада амжилт хүсье. Олон улсын томоохон арга хэмжээнд эх орноо төлөөлөн эгчдүү заяанаар өөрсдийн бэлдсэн бүжгээ бүжиглэж, Роял олон улсын их сургуулийн оюутан дүүрэн жаргал морин хуур тоглож, гэрэл цэцэг маань уран нууралтын үзүүлбэрээ үзүүлээд олон үзэгчдийн анхаарал халуун алга ташаалтаар шагналсан юм. Орон оролцож байгаа дэлхийн хотуудын аялал жуулчлалын салбарын анх дугаар дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд амжилттай оролцсон манай багийнхан эх орноо төлөөлөн ирсэн ах эгч нартайгаа мэндэлж орон орны асраар явж үзэж сонирхохоос гадна тус арга хэмжээний хүндэтгэлийн уулзалтанд оролцсноор энэ өдрийн аялал өндөрлөлөө. Хамтран ажиллагч байгууллага бус сан хотын эдийн засгийн хөгжлийг дэмжих агентлаг. 안녕하세요. За бид нэг 3 дахь өдрийнхөө өглөө нэг хөтөлбөрт байгаагаараа аялаад ингээд амраад тэгээд Good Samsung гэж одоо энэ эмнэлгээр хурж ирээд бас нэгэнт хурж ирснээр би одоо эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах гээд бид нар хурж ирсэн байж байна. За манайхан сайхан амарсгаас нөө. Өдөөний минь 안녕하세요. Good Samsung. Энэ хараа одоо энэ дэр ингэ бичсэн маа. Сэлэнг тэргүүн болон Учрлын баярын хамт олон та бүхэнд Good Samsung эмнэлэг тэ тавтам орилно гэд ингээд бүхэлдээ эмнэлгээрээ ингэж үйлчилж байгаа. Үргэлж үрсийнхээ төлөө санаач илээдэг аав ээж нарт хөтөлбөрийн хамгийн их таалагдсан хэсэг бол эрүүл мэндийн үзлэг шинжилгээ байлаа. Орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон Good Samsung эмнэлэгт уралдааны ялагч хүүхдүүд нүд, шүд, сонсгол гээд бүтэн биеийн үзлэг шинжилгээнд хамрагдсан нь аав ээж гэлтгүй хүүхдүүдэд бас нэгэн шинэ мэдрэмж өгсөн аялал байлаа. Мөн Good Samsung эмнэлгийн удирдлагууд нэвтрүүлгийн багийг хүлээн авч уулзсан эрүүл сарвал өсөн торнож байгаа бяцхан үрс аав ээж нарт талархал илэрхийлж гарын бэлэг өгсөн юм. Хамтран ажиллагч байгууллага бус сан хотын захиргаа. Та бүхэндээ баяраа гэж одоо энэ залууг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээ манай баяраа бол одоо энэ Учрлын баяр төслийн анхнаас нь бас энэ төслийн бас зохион байгуулагч модератороор явсан бас дотроо их хөгжөөд явуулах шиг байна. Жилээс жилд. Тэгээ энэ үйл ажиллагаанд одоо зүрх сэтгэлээ өгөөд анхнаас нь оролцож ирсэн. Тэгээ энэ үйл ажиллагааны зар тавьж эхлэхээс ахуулаад миний хувьсан догдолтой хүлээж авдаг. Яг хөөхлөр нэг ингээд нэвтрүүлгийг ингээд 10-аад хүүхэд оролцож байгаа боловч энэ болгоны ард тасар их том хөнгөж хөдөлмөр цавх цааж байдаг. Учрлын баяр гэдэг төсөл маань аюу тийм том цаар хөрөөтэй ерөнхийдөө явдаг болсон л да. Одоо бид нэр жилд нэг удаагаар одоо 7 дахь жилдээс сүүл одоо бусан хотод ингээд олон нийтээр аялж байгаа хэдий энийг дагаад аюу олон одоо гэр бүлүүд аз жаргалаар бэлгсэн юм олон алхмууд хийгдсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд одоо бөөрийн хаалга бүрэн 100% одоо Солонгосын одоо бусан хотын эмнэлэг дааж хийчихгүйс ахуулаа сайн очир сангаар дамжаад ингээд одоо санал хүсэл захианууд ирээд ингээд бид нэр эмчилж ирсэн. Тэгээ одоо харааны за ингээд сонсголын шиг тийм үү аюу олон зүйлүүд ингээд байсан. Окей, баярлалаа. Баяраа амжилт хүсье. Энэ жилийн хувьд одоо хичнээн загтал ирээд хичнээн хүүхд хамрагдаад хэдэн хүүхдүүд ирж байна те. За тэгэхээр энэ жилийн хувьд бол 586 загтал ирсэн байгаа. Жил болгон бол бид бол 10 хүүхдийг бол сонгож авдаг байгаа. Альва дэлхийн том
нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн нийгэм рүү хандсан төслүүд дандаа сан дээр тулгуурлаж явсан байдаг. Жинхэнэ утгаараа. Тэгээд тэр талаар бас товчхон үзэгчтэй. За тэгэхээр сайн уучрал сан бол үйл ажиллагаа явуулаад бас нэлээд олон жил болчихлоо. За яг манай үндсэн үйл ажиллагааны чиглэл яг юу вэ гэвэл нэгдүгürt бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорьдог, хоёрт нь өрх толгоосон эмэгтэйчүүд буюу single mom-нуудад зориулсан үйл ажиллагаанууд бас их голчлон бас манад байдаг. За бид бас архины хамааралтай эмэгтэйчүүдэд бас зорж үйл ажиллагаа маш олон жил явуулсан. За мөн одоо бас нэг амин сүнс болсон зүйл нь бол энэ Учрлын баярын төсөл маань бол сайн уучрал сангийн үндсэн бас хийдэг ажлуудын нэг байгаамаа. За тэгээд Учрлын баяраар ирсэн хүүхдүүд маань энд ирээд одоо амны хөндийн үзлэгт ордог ч юм уу эсвэл бүрэн шинжилгээнд орно гэдэг маань өөрөө нөгөө манай сангийн одоо гол зорилго болсон эрүүл гэр бүлийг бүтээх тэрнтэй бас уялдаж орж ирдэг. Тэгээ энэ удаагийн одоо сайн уучрал сангийн зохион байгуулж байгаа Учрлын баяр 7 прожект дээр маань бас гүд самсуу нэмлэг маань бол одоо манай хүүхдүүдийг бүрэн шинжилгээнд оруулж байгаа. Манай одоо сайн уучрал санг дэмжиж байдаг бас бүх хүмүүстээ бас талархлаа гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд цаашдын зорилго ер нь төлөвлөгөөнүүд юу байгаа вэ? Тэгэхээр бидний одоо дараагийн хамгийн ойрын 2 прожект бол нэгдүгээрт бол 26 оны 10 сард бид Учрлын баярыг 2 удаа хийхээр төлөвлөж байгаа. За энэ яагаад 2 удаа вэ гэхлээр эхнийх нь бол мэдээж дахиад бусан хоттой болно. За дараагийнх нь бол Швед улсад бол бид нар Учрлын баярыг хийхээр төлөвлөсөн. За хоёр дахь ажил нь юу вэ гэхлээр бид аутизмтай хүүхдүүдтэй ээж аав нарт зориулсан тийм ажлыг бол Турк улсад хийх гэж байгаа. Тэгээд ийм 2 том прожект бол биднийг бол хүлээж байгаа. Сая гоё мэдээг бас одоо сюрприз болгож та бүхэндээ дэлгэлээ. Та нарын хамтарчнад талархал төвшүүлээд. Дэмжин ажилласан бүгд найрамдах Солонгос улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгээний төв. Байгалийн сайхан цогцолсон энэ газарт Учрлын баяр 7 багийн хамт олныг Бусаа хотын захиргаа хүлээн авч уулзсан халуун дотн яриа өрнүүлж аав ээжигээ зорин ирсэн бяцхан үрсийг Солонгос орноор аятухтай сайхан аялаад олон сайхан дурсамж бүтээгээрэй гэд өдрийн хүндэтгэлийн цоогийг хамтдаа барьцгаасан юм. Ерөнхий зохион байгуулагч сайн уучрал сан. Орчин цагийн техник технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн арт музейн танхим бүр нь орон зайн хийгээд төсөөллийн ертөнц бус бодит мэд мэдрэмжийг төрүүлж байлаа. Английн үнэр дүүрэн цэцэгт хөндийг өөр аялаж аадар бороо, аянга цахилгаан, нар, сар, гариг ертөнцийг ойрхоноос харахаас гадна өөрийн төсөөллөө бодит болгон буулгах гээд дахин давтагдашгүй гайхам ертөнцөөр аяллаа. Харин одоо аяллаа маань бас нэгэн сонирхолтой хэсэг хүүхдүүдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол шөнийн даргуулт завны аялал. Шөнийн оддыг газар буулгасан мэдх үзэсгэлэнтэй шөнийн Пусан хотыг далай дээрх даргуулт онгоцны тавцангаас харах үнэхээр юр бусын байлаа. Мөн тус аяллаа онцгой хэсэг бол зөвхөн аялагч хүүхдүүд аав ээж нарт зориулсан ёслолын буудлага үдшийн арга хэмжээ байлаа. Хамтран ажиллагч байгууллага Пусан хотын эдийн засгийн хөгжлийг дэмжих агентлаг. Учрлын баяр 7 нэвтрүүлгийн 4-р өдрийн аялал эхэлж байна. Хотын чимээнээс багахан холдсон бидний аялал хөтчийн заасан чиглэлээр алхасаар хулсан ойд ирлээ. Нам гүн, тайвшрал, амар амгалан илтгэх мэт гайхалтай үзэсгэлэнтэй хулсан ой. Намуу зөөлөн салхи, уулын бяцхан горхины хоржигнон урсах чимээ. Шувуудын жиргэнд яруу санд руу бодлоо царнаж, цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, хулсан ой дундуур хамтдаа алхаж нэгэн өглөөг гайхалтай сайхан эхлүүллээ.
Тэгэхээр Солонгосод аюу гоёор ингээд орчноо хүмүүсийн явдаг аялал жуулчлалын газрыг аяг гоёор тогшуулдаг. Энэ амгалан тайвныг мэдрээд гэртээ хайртай юм байна. Энэгээр алхсан хүмүүс. Монголд ч тэгдэг шүү дээ. Нөгөө дуу байдаг шүү дээ нөгөө. Хулсан ташуур байвал хуруундаа үлгээд явах юмсан энэ төр гэ тэ. Тэгэхээр чинь бид нар чинь одоо хуруундаа ганцхан хусан ташуур биш одоо хусан ой дотор байна гэхээр бас гайхалтай бас тэ. Төм түжигнэж бомон хүүхэд бужигнан байдаг Lotte World хүүхдийн парк руу хөдлөлөө. Паркын халга нэгтгэхэд хөгжилтэй ая, өнгө алаглах олон тоглоомууд хүүхдүүдийн инээ, хөөр баяраар дүүрэн тоглоомын ертөнц биднийг угтлаа. Аав ээжүүд хүүхдүүдийнхээ хамтаар уран жолоодлого, алсыг харагч, гинжит савлуур морин тойруулга дээр тоглож, бяцхан үлсээхээ хамтаар хүүхэд насандаа очсон мэд тоглон наадаж, тоглоомын ертөнцөөр хамтдаа аялцгаалаа. Энэ өдрийн аялал үгээр дуусаагүй. Дараагийн зохицол Sway сургалтын төв. Хамтран ажиллагч байгууллага Усаан хотын захиргаа. Hello. 2025 онд үүдээ нээсэн энэ газар бол зүгээр нэг хичээлийн танхим биш. Энд хүүхдүүд хиймэл оюун ухаан гэж юу болохыг зүгээр сонсох биш. Сонирхон асуултаа асууж, туршилт хийж, өөрсдөө мэдэрч, бүтээж, тоглонгоо суралцах боломжийг нээж өгсөн нээлттэй сургалтын төв. Энд хүүхдүүдэд хамгийн их таалагдсан нь виртуал ертөнцийн тоглоом байлаа. Хамтлаа тоглож, тоглонгоо технологийн гайхамшигтай танилцсан тэдний хувьд тус төвийн робот туслах, робот нохойн үзүүлбэрүүд үнэхээр үзүүштэй, сонирхолтой байлаа. Аяллаа сүүлийн өдөр үзэг харах зүйлээр дүүрэн үнэхээр сайхан өдөр байлаа. Учирлын баяр зорилттой төсөл болоодох жилдээ. Тэгээ өнөөдөр ингээд би Бат хоёрынхаа гэр бүлээр орж ирээд байж байна. Тэгээ Зол Заяа хоёртойгоо. Тэгээд манай Аз Заяа, Сайн Заяа хоёр. Тэгээ хоёр дүү маань манай Франки эзэд та хоёроос хүүхдүүдтэйгээ уулзаад энэ хэдэн хоногийн аялалд орсон тэр гоё мэдрэмж энэ өдрүүдийн талаар гоё сэтгэлдүүд үлдсэн өдрүүдийн дурсамжуудыг асууя. Манайх нөгөө дөрөв хүүхэдтэй шүү дээ. Дөрөв хүүхэдтэй болохоор нөгөө айлын нөгөө томууд жоохон орхитод байдаг байхгүй юу? Ер нь. Тийм тэгээд Монголд байхдаа бид нар чинь ингээд одоо ингээд хамт сургуулаа амьдарч байгаа шүү дээ. Тэгээд амьдарч байгаад ер нь бол багууд дандаа би ингээд гээл дандаа багын хэлснээр явчихдаг байсан. Тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаар тэгээд Солонгост ирсний дараа ингээд амралтаар бас Монгол руу очино. Тэгээд очиод ирж мэдээж нэг хамгийн урт нь 7 хоног очдог байхгүй юу? Үндсэн амралт нь 3 хоног тэгээ нэг ганц нэг шүдэ хагасаа бүтцэнийг оруулаад нэг 7 хоног очив. Тэгээ очингууд ерөөсөө миний аав л нэг бага хоёр баг чинь хоорондоо булаацаад хоёр хичтэрээр аав очихгүй шүү дээ. Тэгээд энэ удаа одоо анх удаага хоёр том охиндоо зориулсан цаг хугацаа. Бүгдийн энэ хоёр охины хөдлөө байсан хэд хоног байлаа. Үнэхээр сайхан байлаа. Айгу гоё тоглоом, гоё үзүүлбэр, гоё юм үзэж явлаа. Баярлалаа. Тэгээд Зол Заяагийн хувьд те. Залуу насн дээрээ 4 хүүхэдтэй болсон. Ямар ч гэсэн энэ амьдрал төрсөн утга учраа эмэгтэй хүн болсон утга учраа ингээд биелүүлчихсэн. Тийм одоо хүүхдүүдээ яг нөгөө мэдээж зөв хүн болж өсөх өөр үлдсэн байгаа. Тэр бол тэгтээ болох байхаа гэж бодож байгаа. Тэгээд учирлын баяр нэвтрүүлэгт орсноороо яг сая манай хүний хэлснээр яг хоёр томдоо маш чанартай цагийг гаргаж чадлаа. Тэгээд хоёр охин маань ч гэсэн маш их сансан байна.
шууд мэдэгдэж. Тэгээд тэр сэтгэл нь ч гэсэн нөгөө аав ээжийнхэн сансан сэтгэл, хүүхдүүдийн сансан сэтгэл нийлээд тэнд айгүй гоё дулаан урамсгал зөндөө байлаа. Нэвтрүүлгийн надад хамгийн гоё санагдсан зүйл гэвэл өчигдөр бид нөгөө нэг Гүд Самсун гэдэг Бусааны нэлээд том эмнэлэгт очиод бүтэн цогц шинжилгээ хүүхдүүд маань өгсөн. Тэр бол миний хувьд маш гоё одоо хөтөлбөрүүдийн нэг байлаа. Бүр онцлмаар санагдаж байна. Тэгээ би яагаад тэгэхээр нөө хүүхдүүдээс хол байгаа учраас эрүүл мэндэд маш их санаа зовдөг. Хүүхдүүд өвдөх юм бол би энд маш хэцүү байдаг. За тэгээд нөгөө юу ч хийж өгч чадахгүй учраас би өмнөөс нь өвдөж өгч чадахгүй. Ядаж очиод би нэг аюу халуун шүлгөө тэгэж чадахгүй учраас өвдөн гэдэг бол миний хувьд хамгийн том асуудал байдаг. Сэтгэл өвддөг, энд шаналдаг. Тэгээд бүтэн цогц шинжилгээнд ингээд оруулъя да гэд аюуг дотроо бодож явдаг байсан. Тэгээд за удахгүй л хэрэгжүүлэндээ гэд. Тэгээд яг ингээд бодож явдаг байсан зүйл маань энд ирээд бүр ингээд Солонгос улсад ирээд биелээ болсон. Би бүр маш их сэтгэл өндөр байгаа. Тэгээд хоёр охиндоо ч өчтөр хэлж ийсэн. Манай дунд охин айгаадсан байхгүй тарианаас биш намайг тарихуу гэх. Тэгээ би зүгээрээ миний охин ганцхан хатгаал ингээд цус аваад тэргээр чи миний охины бүх юмыг шинжилнэ. Хэр харгийн хүн чи ингээд бүрийн Солонгост ирээд бүх биеийн шинжилгээ ингээд өгч чаддгүй байхгүй да. Энд амар том боломж миний охин ингээд өчтөр ч гэсэн охиндоо хэлжсэн. Тэгээ тэр бас хөтөлбөрүүдийн хамгийн гоё найлаа. Тэгээд баг хамт олонд маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна. За Насанбат Бадрал хоёр маань за ер нь ингээд буцах боллоо доо тий. Яг энэ өдрүүдийн хувьд одоо ямар байв тий энэ чорноос ахуулаад бусаанд ирсэн цаг хугацаанд мэдээж хүүтэйгээ уулзсан тэр сайхан. Одоо яг хүүтэйгээ хамт амарсан энэ сэтгэлийг сонсъё. Бидний хувьд бол үнэхээр гайхалтай өдрүүд байлаа. Ингээд цаг хугацааг үнэхээр хөгжилтэй, өр бүтээлтэй тий. Үнэхээр гайхалтай хамт олонтой бид нар бит хоёр бас хамт олонны дунд бас нэг хамт олон болж бас оролцсондоо их талархалтай байна. Учралын баярыг санаачилж зохион байгуулж байгаа Учрал сангийн тэргүүн Сэлэнгэ ажлын алууныхан бүхэнтэй бус танилцаад ойр дотн болоод мөн энд байгаа эцэг эхчүүдтэй бас танилцж ойр дотн болоод тэдний хүүхдүүд бас тэдэртэй танилцах боломжтой байсандаа их талархалтай байна. Тэгээд бид энэ хугацаанд бид бүхнийг бас Бусан хотын мөн хотын дарга нь бид нарыг өөрийн биеэр нутагтаа хүлээж аваа. Тэгээд үзэсгэлэнтэй газар гой сайхан хоол унд тэгээд сайхан халуун дулаан уур амьсгалыг бид тэнд бүрдүүлж бид нартай уулзсанд нь бас баяртай байгаа. Эмнэлгийг бас хүлээж авсан. Тэгээ үнэхээр бидний хөтлөөр ингээд тасралтгүй дараагийнх нь үйл ажиллагаанууд ингээд цагтай оролдоод тэгээд үнэхээр сайхан байлаа. Сая энэ аяллыг одоо найзуудтай манай аяллаа одоо хамгийн том хэсгээр шалгаж ирсэн аялагч бол манай оюун шүү. Тэгээд үзэж байгаа энэ найзуудтай нийт энэ аялал ер нь чамд ямар гоё дурсамжиг өө 100 давхард гараад тэгээд бүх зүйлсийг бол харах боломжтой. Дотор шопинг хийх боломжтой. Тэгээ хамгийн өндөр тэдэг 99 давхард нөгөө Starbucks барилдаг гоё юм билээ. Байгаль руу. Окей. За паркуудаас паркуудаас нөгөө нэг зав гойс галзуулхан дээрээс дагуулж. Тэр лоттогийн тэр ус руу ордог уу? Тэр зүгээс бүхэл парк дээр класс сонголттой гоё тий. За манай оюун данхуудаас Солонгост ирсэн үү? Анхудаа ирсэн тий. Тэгээд ээжийнх нь чиний төлөө ажиллаж амьдарч байгаа шүү тий. Тэгээд яг энэ амьдарч байгаа
хот улсынхын соёл, хоол унд ер нь юмнууд нь хэр таалагдсан? Таалагдсан. Гэтэ хоолнд нь бол ярил юу идэж чадахгүй юм билээ нөгөө мах идээд өссөн болохоор. Яг нь бид нэг хөтөлбөрөөр ингээд хоолнд идэх үз та цангамсаад идэггүй. Идсэн. Эсвэл болохгүй байна уу? Тэгтэл болохгүй. Удаагаар л цадж байгаа. Тэгтээ яг мэдээж энэ аялал бол гоё байсан. Хоёрт мэдээж бас ээжтэйгээ цуг явна гэдэг өөр хамгийн гоё баг тийм. Бүх юмнаас юунаас ч яахгүй. Хүсээ мах болж. Яг л тэр тийм. Учрлын баяр 7 дугаартай хамт байгаа үзэгчтэй бид нар нөгөө аялал дуусч जैन маргааш өглөө хөдөлцгөө. Тэгээд яг одоо уянга хүрэлдээ хоёр дээр орж ирээд байж гин. Одоо зөвхөн та нарт зориулсан энэ аяллаа талаар нэг давчхан сэтгэлээ хэлээч гэж бодож байна. Ингээд 4 оны турш хүүтэйгээ хамт ирээд хамт байсан аялал бол өнгөр амир гайхамшигтай байлаа. Энэ аяллаа ард ингээд зохион байгуулж байгаа энэ хүмүүс бол үнэхээр мундаг байлаас ингээд жолооч нь ч тэр автобус нь ч тэр өөрчлөгч нь тэр орчуулагч нь тэр ингээд Солонгос талч гэсэн Монгол талаас ч гэсэн үнэхээр амир хамгийн нэг ингээд биднэрт ингээд үзүүлж чадлаа. Бүр баярлж ил амир бахархмаар байлаа. Над шиг ийм ингээд сэтгэлийг олон хүмүүс ингээд аваасаа гэж амир бодож илаа. Нэрээ үнэхээр бахархаж чинь монголчуудаараа уучрал гишүүндээ бас баш баярлаа. Амжилт хүсье. Олон хүмүүсийг баярлуулаарай. Баярлалаа. Тэгээд манай хүрэлдээ тэгээд ухаантай хүү гэж би ч мөн бодож байгаа маш ухаантай. Баярлалаа. За тэгээд ер нь бол ээжээсээ хоол ингээд яг тэр сансан үедээ яг юу хиймээр ямар санагддаг вэ? Ээж маань байхгүй. Тэгээд би ганцаараа эмээтэйгээ амьдэрдэг. Тэгээд эмээтэйгээ амьдарч байхдаа эмээгээ нүг ээж гэж дуудах гад. Бүр асуусан эмээ би таны ээж гэж дуудаж болох уу гэж бүр асуусан. Уучлаарай гэд надаас яг тэгж асуужсэн. Уучлаарай ээж би эмээг ээжээ гэж дуудаж болох уу гэд наа жоохондоо яг тэгжсэн. Өнөөдрийн энэ гоё одоо ээжтэйгээ уулзсан бол нэгдүгээр гоё сонголт Учрлын баяр. Та тэгээд энэ 4 өдрийн аяллаа тэр өдрөөр нь ч санаж гин үү? Тэндээс сэтгэлд үлдсэн гоё дурсамжуудыг хоёул бас найзуудтай ярьж ийл дөө. Дэвтэрлийн ах нартай зориулсан зохиомжлог байгаа хэдхэн хүүхдэд зохиомжлог таа. Тэмдэглэл төлсөн юм. Тэрүүгээр зохиомжлог гэсэн. Хүү чи яасан. Яасан зохиомжлогээ бичсэн байгаа. Та тэгээл та. Айгу тэрийг уншаад өгөх юм уу? За тэгээ тэрээс нь сонс. Тэгээд захиагийн дараа нь сонсъё тий. Сайн байна уу ах эгч нараа? Би Учрлын баяр нэвтрүүлэгт орж 4 хоног ээжтэйгээ мартагдахааргүй дурсамжийг үлдээлээ. Бас олон шин сайхан сэтгэлтэй найзуудтай цагийг сайхан өнгөрүүллээ. Нэг л өдөр Солонгост очиод ээжтэйгээ хамт хүссэн зүйлээ үзэж гой амттангууд идэхийг би маш их мөрөөддөг байсан. Миний энэ мөрөөдлийг маань биелүүлж өгсөн ах эгч нар болон Учрлын баяр төсөлд ийм сайн үйлсийг хийж өгдөг Учрал ахтай маш их баярлалаа. Үүнээс хойш миний Азийн тоо болон дуртай тоо маань 7 боллоо. Яагаад вэ гэвэл миний ээлжтэй бичсэн захидлаар би Учрлын баяр 7-д шалгарч анх удаага усан паркн дээр тоглож 100 давхар дээр гарч далай дээр завинд сууж анх удаага AI тоглоом тоглох гэх мэт зөндөө хийж үзээгүй зүйлүүдээ хийлээ. Хамгийн сүүлд нь ээжтэйгээ ядарч ирсэн ч гэсэн буудал минь нойрноос минь илүү чухал ээжтэйгээ өнгөрүүлэх цаг маш гоё байсан. Цаашдаа над шиг хүсэл мөрөөдөлтэй олон хүүхдүүдийн мөрөөдлөө биелүүлээсэ. Энэ өдрүүдийн турш ээжтэйгээ би хамт инээ төөр баясал ихтэй болгосон хамт олон та нардаа маш их баярлалаа. Аль тэр яханд чи ямар мундаг юм бэ аа. Сая орж ирээд өнөөдөр нь сүүлчийн өдөр гээд за хоёлаа сэтгэлээ бичье ах нартай гэдээ сая бичсэн. Вау. Тэгээ уянга би нэрээ бас яг энэ мөчөд чамаар нэрээ маш их бахархаж байна л да. Тэгээд энд байгаа бүхий л яав ээжүүд хол байгаа ч гэсэн үрсээ ингэж гоё хүмүүжүүлж тэнд байгаа эмээгээр бас бахархаж байна. Өнөөдөр миний яг асуух гэсэн бүх юмнуудыг бүгднийг ингэж гоё болгоод бичсэн байна. Дүүдээ баярлалаа.
Тэгээд аав ээж нь энэ хүний газар ажиллаж байгаа аав ээжээрээ бахархаж байгаа бох миний дүнээр. Тэгээд аав ээж хоёртой миний дүү гоё захиж хэлэх үг байна уу? Энэ нэвтрүүлгийн төгсгөлд. Бид нарыг тоол Монголд байгаа ч гэсэндээ шантралгүй хүчтэй сайн ажил хийгээрэй. Баярлалаа. За зэг юу? Ажлаа хийгээ тэгээд мөнгө олоод хурдан бид нарыг аваасаа гэж. Нэрээ тийм. Ажлаа зоригтой хүрээд бушуухан бид нарыг аваасаа гэхлээр хайдвар нь жоохон нааши санаа тавиагаа гэдэг нөгөө юу. Золзээгийн хувьд одоо санах хэцүү тий. Маш хэцүү шүү дээ. Миний хувьд чинь нөгөө би чинь 4 хүүхэд төрүүлээд ерөөсөө яг 14 жил гэртээ зөвхөн ээж эзэгтэй үргийг гүйцэтгэжсэн юм ихтэй. Тэгээд ингээд хүүхдүүдээс хол байгаа нь зүгээр үгээр хэлэхэлшгүй штэ. Тэгээд видео коллоор ингээд өдөр болгон ярина. Би тэр чи орой ажиллаа тарж орж ирээл ерөөсөө дөрүүлэнтэй нээлжилж ярина. Гэл. Тэгээ ингээд уцаар ярьж хахад бүгдээрээ ингээд нөгөө нэг утсан дээр хөөрхөн жижигнэрээ яг л намайг явахад нөгөө нүдний кадрт үлдсэн байгаараа харагдаад байсан чи онгоцны бодол дээр том охинаараа би бүр шокнд орсон. Бүр надтай ч цолцоо юм чи бараг. Тэгээд нөгөө Бусан руу нааш ярьж хахад нөгөө буугаад амраад явж хахад аавыгаа нэг харсан чи мөрөлцөө явж ирсэн. Тэгээд бүр маш их гайхсан. Хүүхэд чинь ямар хурдан том болдгийм бэ гэж бодоод баярлсан. Бас жоохон өөртөө одоо урам хугарах гэх үү. Эсвэл нөгөө одоо Монгол улстай гомдох гэх үү те. Хэрвээ манай Монгол улс те. Үнэхээр ингээд одоо бид нар шиг залуу боловсон учраас шүү дээ бид нар чинь яг нэг ажлын байр нь байгаад боломж нь бүрдсэн байсан бол хин чиг л хүний нутагт үр хүүхдээсээ хол тэр хөөрхөн дүр төрхийг харахгүйгээр те ингэж өхөө хатан хөлсөө туслуулан те тэнд хүүхдүүд нь санаж үтгэрээ тэнд аав ээж нь санаж үтгэрээ энийг хинч хүсэхгүй л ахгүй юу. Тэгээд тэр бас надад жоохон хэцүү санагдажсэн. Тэгэл одоо тэгээ нөгөө байгаадаа талархах нь гэдэг шиг яг одоо болж л байна. Тэгээ одоо тэгээд хоёулаа энд зоригтой ирсэн. Зорьсондоо бол хүрнэ. Тэгээд тим итгэлээрээ ирч хүчээрээ хоёр охиноосоо бол гэхдээ маш их урам зориг хүчийг авлаа. Эргүүлээд хоёр охиндоо ч гэсэн аюулгүй их урам зориг хүчийг өглөө. Тэгээ аюул эрхэм нандин цаг хугацаанууд их өнгөрлөө бид дөрөв. За баярлалаа. Тэгээ би Насанбатаас сонсчихсон л да эхний өдөр те. Ер нь бол ингээд өр хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ ер нь юу амархан нүтийн Солонгост бол ерөөсөө аялж үзээгүй те. Одоо ингээд ажил төрүүлгээд те. Өнөөдөр энэ хүүгийнхаа ачаар ингээд хүүтэйгээ уулзаад давхар баяр болж байна. Аялж байна гэсэн. Энэ аяллаа одоо бид нар олон сайхан юм үзлээ. Тэгээ энэ аяллаа хамгийн гайхалтай мөч одоо таныхаар юу юм бэ? Хамгийн гайхалтай мөч энэ болохоор учрлын баяр айлг байх. Эхнэр хүүхдүүдэд анхаарал тавих. Эр хүний чинь ажил эхэлт юм байна. Тэгээд эднэрийг чинь ямар нэг юмар дутаачихгүй тулд те. Бас яг хүний гэр бүлийн дайтай хүний дайтай явуулахын тулд аав хүн гэдэг чинь тэгээд хичээд юм байна. Бадралдууд баяр үргээ тэгээд ийм гоё захаа бичээд тэр олон хүүхдээс ялгараад аавтайгаа уулзаад энэ төслийн нэг хэсэг болсонд баяр үргээ. Ахын ч гэсэн бас та нарын ачаар энэ аялалд ороод ингээд ийм гоё олон хүнтэй танилцсандаа баярлж байна. Миний дуу гоё камер руу харж байгаа. Одоо энэ учрлын баяр гэж нэвтрүүлэг хийж байгаа айгүй олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй нэг өөрийнхөө сэтгэлийг хэлчихсэн. Учрлын баярын тэргүүн сэлэнгээгч бас учрлахтаа баярлаа гэж хэлмээрээ. Тэгээ аавтай минь уулзаж өгсөн баярлаа. Насанбата мэдээж бас нэг тодорхой зорилго байгаа. Эви яана энэ удаа маргаш. Тэгээ тодорхой зорилго байгаа насаа. Чиний нэг 5 өдрийг маш гоё эрсвчтэй болгож өгсөн гэж бодож байна. Учрлын баяр нэвтрүүлэг. Тэгээд зорьсон зорилготой хүрээд хурдхан хараад хайртай хань ажил хоёр үртэйгээ илүү сайхан аз жаргалтай амьдраарай гэж хүсье. Баярлалаа. Ээжигээ ер нь одоо санах тэр мөчтөө юу хийдэг вэ? Одоо л тасж байгаа юм л хайр халамжаар зүтэж үзээгүй. Ээжтэй хайртай шүү. Тэгээ миний төлөө үргэлж байдагт баярлалаа. Битгий өвдөөрэй. Сайхан тийм ээ. Угсаал
битээ бүгдөө ингээд том болцохоор айгу мундаг юм те. Хүүхдүүд тэгээд ингээд ээжийнхаа мэдээж одоо чиний ээжигээ баярлуулах хамгийн том зүйл бол мэд өөрөө бас эрүүл байх хэрэгтэй. Сайн сурах хэрэгтэй. Бусдаар бол их хүн гэдэг өөрийнхөө төлөө зүгээр хоол байгаа ч гэсэн артлын чи бүх асуудлыг шийдэж идэг учраас чи ачийг хариулах хэрэгтэй. Мэд сайн сураарай. Өнөөдрийн энэ аялал дараант хоёр эмээгээ авчираад те гуруулаа миний дүү гайдлаад те ингэдэмаа наадах чинь ингээд гоё аваад тэр аялаараа гэж та нартай ерөө. Тэгээд ээжээс нь өнөөдрийн бас манай оюугасаа бас энэ Учрлын баяр гэж энэ гоё нэвтрүүлгийг ахын өнөөдөр анхудаа ирж хөтлсөндөө би бас өөрөө баяртай. Би бүгдэнд нь ийм гоё хүмүүстэй уулзсанд баярлаа гэж хэлдэг бас оюугийнхаа бас талархлыг авъя гэж бодож байна те. Баярлаа. Тэгээд цаашдынхаа ажил амжилт хүсье. Өшөө олон гоё хүмүүстэйгээ завтай нь уулзуулаарай. Вау. Тэгээ энэ бол ингээд ердийн бас хүч байгаа шүү дээ. Тэгэхээр номоогоо бас те энэ одоо баг хамт олон. Тэгээ мөн охиндоо хандаж бас хэлж үлдээх сайхан үг. Бид нар маргааш явах гэж шүү дээ. За Учрлын баяр 7 нэвтрүүлэгтээ оролцож байгаадаа бүр сэтгэл маш их хангалуун байна. Тэгээд та бүхэнд ч гэсэн энэ баярыг маань хуваалцаж гүүр болж өгсөнд баярлалаад маш их баяртай байгаа. Тэгээд цаашдын ажилд нь амжилт хүсье. Тэгээд сайн сайхныг хүсье. Охиндоо хандаж. Ерөнхийдөө бол тэгсэн хилээ сайн сураад тэгээд ухаантай байгаарэ. Монголда бас хувь нэмрээ оруулсан том хүн болоорэ. Хураа. Ерөөл Батбаяр шигээ. За тэгээд одоо бид нар өглөө явах гэж байна. Тэгээд хоёр тоо нэг жоохон хормыг үлдээе. Тийм манай хөрөлдөө ээждээ зориулаад сайхан амжилт хүсэн үгийг одоо яг ээждээ ингээ харж хаад хэлээд. Ээжтэйгээ энэ Учрлын баяр төсөлд явж байгаа 4 хоногийн Ой, өөрөөсөө зодон өөртөө яа хөлтөд дандаа тоглоо. Амгалаад ингэ л. Арташ байж. Энэ тэмнэ. Тэгээд уянга яг энэ одоо мөчд уянга маань гэсэн хүүдээ зориулаад сайхан үг хэлээч. Тийм. Хүүгээрээ амар бахархдаг, амар нэг ухаантай, өгөнд ордог хүн болгоны нөө хайрыг татдаг нөө мэдэгддэг. Би тэрийг нөө өөрт нь яг хэлээл ингэдэгөө хүртлөө нөө дотроо бахархаад ингэ яваад идэг. Ээж нь чамаар амар бахархаж байгаа. Байнга зангиж ууралдаг бол уучлаарай. Ээж нь тэр бол ээжийн шунал шүү. Уучлаарай. За тэгээд уянгада бас энэ нэвтрүүлгийн төсгөлд сайхан сэтгэл имижлэгээ дэвшүүлэх боломжийг олгоё. Тий, цаашдаа олон ээж хүүхдүүд, эцэг хүүхдүүдийг уулзуулаад сэтгэлийн үгүүдийн хооронд нь дамжуулаад ингээд ийм гоё нэвтрүүлгийг хийж өгөөсөө гэж та бүхэндээ хүсэж байна. Амжилт хүсье. Тэгээд санана гэдэг битгэрнэ гэдэг хоолойно гэдэг өөрөө айгүй хэцүү зүйл чи өөрөө сайн мэдчихэв. Тэгэхээр удахгүй ингээд олон монгол усууд маань цуг амьдраасаа олон ээж аав өр хүүхдүүд хамтдаа цуг аз жаргалтай байгаасай гэж би хүсэж байгаа. Тэгээд Учрлынхаа ч гэсэн энэ санааталсан төслийн утга учирыг яг өнөөдөр л бүр маш ихээр сайн ойлгож байна. Тэгээд энэ Учрлын баяр гэдэг чинь ийм зүйл байд юм аа гэдгийг өнөөдөр бодитоор хараад сууж байна. Тэгээд Учрлын баяр. Учрлын баяр тийм. Тэгээд янгаага зоригтой өрөөд хүүгээ хурдан хажуудаа аваарай. Эсвэл хүү дээрээ ирээрээ. Тэгээд цуг байгаарай. Хамтдаа байгаарай гэсэн. Ерөөлөг үргээ амжилт хүсье. Тэгээд хөрөлдөө дүүдээ мундаг хүү байна. Мэдөө. Ээжийнхээ хамгийн том хүч бол чи шүү. Чи байгаа учраас, чи ухаалаг байгаа учраас ээж чинь өнөөдөр энэ тэгсэж энэ хүний газар ганцаархнаа байгаа шүү гэдгийг ах нь хэлхийг хүсэж байна. Та хоёртай ансуул хүсье. Баярлалаа танд ч гэсэн. Ерөнхий зохион байгуулагч сайн учирсан.
ижээ авдаа ирж сансан сэтгэлийн дэвтэж магнит нийтэл баярлсан бяцхан үсийн дурсамж дүүрэн аялал дуусч буцах цаг боллоо. За нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдээ баярлалаа. Энэ нэвтрүүлгийг ингээд ийм гоё баялаг болгосон мундаг одоо эссе бичиж аав ээжтэйгээ уулзж энэ гоё өдрийг биднэрт бэлгэлсэн хөөрхөн дүүнертэй маш их баярлалаа. Тэгээд урлагийн одоо гоё үзүүлбэрээр энэ олон улсын хүмүүсийг гайхшруулсан хоёр дүүдээ баярлалаа. Тэгээд юуны төрөнд учралдаа баярлалаа. Сайн уучрал сангийнхандаа баярлалаа. Сэлэнгээдээ баярлалаа. Тэгээд Солонгос улс дахь бүх зүйлийг одоо зохион байгуулж биднийг маш тав тухтай ойлгосон баяраа маш их баярлалаа. Тэгээд баг хамт олондоо малчин телевизийнхандаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ өдөр бол мэдгүй ингээд уг нь бид нар 4-5 хонцсон маш хурдан харамсан сум шиг өнгөрлөө. Тэгээд учрлын баяр гэж ямар утгатай, ямар учиртай зүйлийг одоо учрал сэтгэж санаж хийсэн утга учирыг энэ дунд өнөөдөр та нартай зөв 5-6 хоноод маш ихээр ойлголоо. Тэгээд маш хурдан өнгөрлөө. Өчтөр орой бол үнэхээр догдолж унтцгаалаа. Тэгээд одоо бид бүхэн дүүнрээ аваад эх орныхоо зүг энэчнээ сонгосны буудлын дээр сүсгэж чинь аав ээжүүд маань өрсүүддээ баяртай гэж өгөөд энэ богинохон хугацаанд маш гоё эрч хүчийг та нар маань авсан бахаа гэж бодож байна. Тэгээд үрсийнхаа төлөө илүү гоё эрч хүчтэй та нарыг бас хэдэн сар ч гэсэн гоё байх тэр хүчийг өгсөн байх гэж бодож байна. Тэгээд дүүнер маань бид нар бүгд өчтөр ярилцсан байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа очиод хичээлэг ялцуулна те. Хамгийн гоё талархлыг бүгдээр алга дашилтаар энэ бичлэгийн төсөлд хийцгээе тэхөө. Баяраа найзтай баярлалаа. Учрал гэдэг зөрөөд өнгөрөх хорон биш. Утга төгөлдөр хувь заяаны тохиол. Баяр гэдэг инээмсэглэх төдий агшин бус. Бялхан их аз жаргалын эхлэл байдаг. Амьдралын урт замд амлсан амлалт зорьсон зорилгоо биелүүлээд аав ээж алга гүрс учран золгож бяцхан зүрх бүхэн аз жаргалаар бэлгэж халуун ам бүлээрээ ширээ тойрон суух эрхэм ёроолыг өргөё. Бид нар санахаас гадна хүүхдүүд бас өөрсдөө санаад байдаг. Итгэрээд байдаг. Тэгээд өглөөс эрэхтэн тэрвэрсэн унтчих юм бол айгүй баярлдаг. Санах өөрөө хэцүү үлдээ. Тэгээ айгүй хэцүү. Би бас нэг удаа хэлэхгүй нууцаар очижсэн. Монгол руу. Тэгээ өөрөө. Тэгээд унтчих нүглээс ирээд амар шоконд орсон хүүхдээс. Асгаасаа шүү. Тэг. Ер нь бол одоо ингээд учралын баяр гэдэг энэ үйл ажиллагаагаар надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь хүүхдүүд энд ирж байгаа нь таалагдж байгаа байхгүй юу? Одоо яг ямар орчинд байна, аав ээж минь юу хийж байна те? Ямар хүн гадар ажилладаг юм байна гэдгийг бас хараад явна. Тэгээс бид нар яг үндэ одоо чинь гэрээгээр ажилласан албан ёсны хүн өөрсдөө Монгол явж бодно тийм ээ. Хамгийн гол нь Монголоос ирнэ гэдэг хэцүү байхгүй юу? Бид нар одоо ингээд мөнгө нь байлаа гэхэд хүүхдээ визэнд өгөөд ороод виз нь гарахгүй гарлаас хил дээрээс нь буцаад янз бүрийн асуудал байгаа байхгүй юу? Тэр л хэцүү. Гэтэ хэн билээж нэр Батбаяр. Тэгээ Батбаяртай бас ер нь бол хамттай байна гэдэг өөрөө хамгийн гоё тий. Бас хөвжөлтэй болгоё л да нэг франк хийчихье гэл тэхгүй. За хамгийн түрүүнд хөрөлдөө өсөж хайртай ээж байгаа франктгүй Тэг бүгд дагчихгүй. Бөөнөрөө франктгүй гээд тэгж байгаа. Тэгж байгаа хоёр заяаг фанаалтахгүй юу? Хоёр заяа үнэхээр шахаанд орсон л доо. Аав ээжигээ франктахгүй гэсэн байгаа. Бөөнөр явсан чи гин за гээд